олон төрлийн олон одоо гадны инвесторуудыг ингээд цуглуулж чадсан тийм компани нэг байгуулсан гэж бодож байна. Энийний одоо нууцуд нь юу юм бэ? Энэ инвесторуудтай яаж харьцдаг юм бэ? Яаж ингэж юм олон гадны инвесторуудыг барьж оруулж ирв? Хэлээр нь ярьдаг багс. Хийсэн бүхэн чинь чи хязгаарч хинт ч бодлоо ярьж байна. Итгэлийг алдчих байна. Нөгөө талаас чи өөрөө pitch их чадвартай. Өөрийнхөө pitch-д итгэх ёстой. Итгэж явах ёстой. Тэрийг хийж чадна гэдэг баталгаа байх ёстой. Өмнө нь хийсэн зүйл байх ёстой гэсэн. Чам баг байх ёстой. Тэгээд мэдээж хэрэг нөгөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаад одоо бол нэг хайхтар тийм бидний хийж байгаа бизнесээр бол гайгүй. Ер нь бол нөгөө орчныг бол их хардаг гэсэн. Тухайн үед бол Монгол хөрөнгө оруулалт хийсэн байсан гадны банк байгаагүй. Гадны банкны салбарт хийсэн хөрөнгө оруулалт. Би анхны банкыг оруулж ирж байсан. IFC-ийн анхны зээлийг авч байсан. EBRD-ийн анхны зээлийг авч байсан. Анхны одоо хувьцаа нөгөө хувь нийлүүлсэн тэр хөрөнгийг нь авч байсан. FMO-г Голландын хөгжлийн банкнаас анхных нь авч байсан. Дандаа анхдагч нь болж байсан. Тэр мөс хаглах тэр явц бол байнга явах ёстой. Итгэлийг яагаад тэр хүмүүс надад өгч ирснийг бол одоо би одоо яг одоо тийм учраас тэр хүмүүс надад ямар ч барьцаагүйгээр мөнгөө өгч ирсэн бэ гэдгийг хэлэхэд бол хэцүү. Бүх юм орсон баг. Тэр бүтэц, тэр орчин, тэр баг, тэр хийжсэн ажил, тэр хүмүүсийн нөгөө Монголыг гэсэн тэр сонирхол зүйлдээ нэмэгдсэн. Төлхөөр гэдэг түр ярьсан шүү дээ. Төлхөөр. Тэр төлхөөрийг ихлэ хай. Тэр хүний хэрэгцээ юу юм бэ гэдгийг л бол. Юу хүсэж байгаа, юу хайгаад байгаа. Тэр хүн чи биш. Чи мөнгө хайж байгаа тэр бол ойлгомж. Тэр хүн юу хүсэж байгаа? Тэр хүн чинь бас нэг юм хайж байгаа шүү дээ. Тэр хүн зүгээр мөнгөн дээр суухгүй. Яг нөгөө талдаа хүмүүст мөнгө хийж өгнө гэж амлалтсан байж байгаа. Тэгвэл тэр хүний хэрэгцээг нь гаргаж ирчихэж байгаа. Тэр зөөлөн цэгийг нь гаргаж ирж байгаа. Төлхөр байвал тэр сэтгэлээ ингээд онгойлгочдөг байхгүй. Та нар бодолтой зүгээр одоо дүрслээд үзэх. Тэгээ ингээд компьютер ч биш юм. Одоо юу машины моторыг задлчвал одоо хаана юу нь яаж эргэлж чинь юу нь уурцсан болцсон байна. Алийн одоо янзчвал тэр нь гайгүй болчих нь гэдэг тийм нэг мэдрэмж байна шүү дээ. Төлхөөрийн тааруулаад моторыг онгойлгож байгаа. Тэгээ тэр нэг хүн яг өвчин зовлон болоод байгаа тэр хэсэг дээр нь очиж чанга базаад байна. Төлхөөр хайх хамгийн лаг туршлагатайгаар би биш. Зөвлөгөө өгч чадахгүй яах.